Сайн уу хань минь. Чамайгаа бодож суухад бидний амьдралын олон сайхан мөч нэг нэгээрээ санаанд орж байна. Эргээд харахад бид хоёрын хамт тулсан он жилүүдэд дурсах зүйл олон үлджээ. Юуны түрүүнд чамдаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн төлөө биш ээ. Бидний хамт тулсан бүх он жилүүдийн төлөө. Бид хоёр анх бүжгийн амтлаг танилцж байсныг санаж байна уу? Тэр үед би дөнгөж 19 настай байлаа. Амьдралын тухайч, хүний тухайч төдийлөн сайн мэдэхгүй. Гинэн мөрөөдлөөрөө ертөнцийг хэмждэг нас. Харин чи надаас хэдэн насаарах аливааг яарч дүгнэхээсээ илүү тунгаач боддог, их уншдаг, их сонсдог хүн байж. Магадгүй тэрэл зан чанар чинь надад хамгийн түрүүнд тайван мэдрэмж төрүүлсэн байх. Тэр үед би мэдээгүй. Нэг л өдөр чамтай хамт хөгшөрнө гэж. Нэг л өдөр чиний хүүхдүүдийн ээж болно гэж. Нэг л өдөр чамайгаа ахаа болж байгааг хараад зогсноо гэж. Бидний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг бол үр хүүхдүүдээ өлгүйд нь авсан тэр өдрүүд байсан. Тэр үед чи намайг хараад чи минь ингээд ээж боллоо гэж баярлан хэлж байсан. Олон жил өнгөрсөн ч тэр үгийг би мартдаггүй. Хүний амьдралд олон зүйл өөрчлөгддөг ч өөрчлөгддөггүй мөчүүд багахгүй байдаг. Тэр өнгөн хувирдаггүй мөчүүдэд чи минь миний дэргэд байчээ. Хүнийг ямар аав байсныг нь намтар нь биш хүүхдүүдийнх нь инээд хэлж өгдөг байх. Хүүхдүүдийнхээ бага насыг бодохоор хамгийн түрүүнд аав нь санаанд ордог. Бидний үед өнөөдрийн шиг элбэг дэлбэг тоглоом байгаагүй. Гэхдээ хүүхдүүдийн хамгийн дуртай тоглоом нь аавнд өөрөө байсан. Жижигхэн сандал онгоц болж, мөрөн дээр чинь морцсон хүүхдүүд нисэж, заримдаа чи морь болж, заримдаа нисгэгч болж, заримдаа тэдний хамгийн сайн найз нь болж өгдөг байлаа. Өнөөдөр хүүхдүүд том болжээ. Тоглож нааддаг байсан тэр өдрүүд холоо гоцорч. Гэхдээ аав нь тэдний арайнд одоо ч хэвээрээ байдаг. Жижигхэн сандал дээр суулгаад онгоц болгодог байсан аав, өөр дээрээ мордуулаад морь болдог байсан аав. Магадгүй хүүхдүүд маань тэр үеийн тоглоомнуудаа бүгдийг нь мартсан байх. Харин аавтайгаа тоглосон мөчүүдээ мартаагүй байх. Заримдаа чамайг хүүхдүүдтэйгээ тоглож байхыг хараад боддог байлаа. Хүн өөрт нь байсан зүйлээ бусдад өгдөг юм болов уу гэж. Эсвэл өөрт нь дутаж байсан зүйлээ бүтээж өгдөг юм болов уу гэж. Хүүхдүүдийнхээ төлөө гаргасан чинийхээ олон шийдвэрийг эргээд харахад чи тэдэнд зөвхөн аз жаргалтай багнаас үлдээхээс гадна өөрийнхөө хөл дээр бат зогсож чаддаг хүн болоосоо гэж хүссэн. Чи минь хүүхдүүдтэй боловсролын үн цэнийг үлдээсэн. Өөрийн хүч хөдөлмөрөөрөө тэдний ирээдүйд хөрөнгө оруулж өөрөөсөө илүү амьдраасаа гэж хүсэж ирсэн. Энэ бүхэнд чинь ханин үргэлж бахархаж явдаг шүү. Би чамайгаа бодохоор нэг зүйл тодоос тод санаанд ордог. Бидний хамт бүтээсэн тэр дулаахан гэр бүлийнхээ тухай бодохоор бас нэг зураг санаанд ордог. Тэр нь хоолны ширээ. Хүүхдүүдийн найзууд ирнэ, яриа өрнөн, инээд цалгин. Манай гэр хизээд хөл хөдөлгөөнтэй байсан. Хүүхдүүд ч найзуудаа дагуулад л орж ирнэ. Харин бид хизээч тэднийг төвөгшөөж байгаагүй. Харин минь чи өөрөө тийм л хүн. Хүмүүсийг сонсож чаддаг, хүмүүстэй ярилцаж чаддаг, хүнийг тав тухтай байлгаж чаддаг. Тийм болохоор манай гэрт хүмүүсийг дагаад дулаан нуур амьсгал ирдэг байсан. Тэр үед бид үнийг онцгой зүйл гэж боддоггүй байлаа. Харин он жил өнгөрөх тусам хүн юу бүтээсэн бэ гэдгээс илүү ямар уур амьсгал үлдээсэн бэ гэдгээрээ бас дурсагддаг юм байна. Биднийг анх гэр бүл болгоход чи надад нэг зүйл хэлж байсан. Хүн нэг л амьдрна. Надаас айж эмээлгүй өөрийнхөө амьдраараа гэж. Тэр үгийг би одоо хүртэл мартдаггүй. Үннийг хэлэхэд би их азтай эмэгтэй. Би аавдаа хэрхэлж өссөн хүн. Би бас чамдаа хэрхэлж амьдрсан хүн.
Тийм болохоор би өөрийгөө их азтай эмэгтэй юм даа гэж боддог. Хүний амьдралд түшиж болох хүн гэдэг их том хувь тавилан юм байна. Харин надад тэр хувь тавилан 2 удаа тохиожээ. Эхлээд аавын минь дүрээр, дараа нь чиний минь дүрээр. Аав ээж хоёр маань дандаа чамааг өмөрдөг байж билээ. Энэ хүнийг гомдоовоо гэж надад хэлдэг байсныг санах бүртээ. Аав ээжийн хайр ямар алсын хараатай байдгийг ойлгодог юм. Тэд чиний өнөөдрийн үнцнийг тэр үед аль хэдийн харсан байжээ. Чам шиг хүнийг хайрлаж түшиж амьдарсан он жилүүд миний амьдралын хамгийн том аз жаргалын нэг. Өнөөдөр аавуудын баярын өдөр. Хүүхдүүдийнхээ өмнөөс, өөрийнхөө өмнөөс, энэ гэр бүлийнхээ өмнөөс чамдаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр ч гэсэн хүүхдүүдийнхээ түшхэн чи хэвээрээ. Энэ гэр бүлийн итгэлэн чи хэвээрээ. Харин одоо хайрт минь би чамаас нэг зүйл хүсье. Олон жил бидний төлөө амьдарсан шиг одоо өөрийнхөө төлөөч бас амьдраарай. Өөрийн дуртай зүйлээ хийж, өөрийн хүсэл мөрөөдлөө сонсож, өөрийнхөөрөө байхаарай. Нэгэн цагт чи надад тэгж хэлсэн шиг өнөөдөр харин ч бас чамд яг тэр үгийг буцааж хэлмээр байна. Хүн нэг л амьдран. Тийм болохоор миний ханч бас өөрийнхөөрөө аз жаргалтай амьдраарай. Аавуудын баярын минь төргий. Хайрт минь. Тань минь. Чамайг хайрлах миний хайранд хязгаар гэж үгүй.